Их сурвалжийн мэдээллээр Монгол газар компанийн ерөнхийлөгч Мянган-Баяр нь татварт 6-аас 7 тэрбум төгрөг, нийгмийн даатгалд 450 орчим сая төгрөгийн өртөө. За Японы Иточи компанид 300 тэрбум төгрөгийн өртөө гинэ. Мөн Монгол банк, Чингис хаан банк шүүхийн шийдвэр гүйцэтгэлд өртөө, үүнээс гадна орон нутагт ашигт малтмал олборлогтой нөхөн сөргөлт хийгээгүй улмаас хэд хэдэн орон нутгийн захиргаа нэхэмжил гаргасан байгаа гинэ. Монгол газар компанийн дампуурлыг өр төлбөрөөс зайлсхийх арга гэж хардах нэгэн бий. 2015 оны 1 сарын 20-ны өдөр бол тухайн компаниг бол төлбөрийн чадваргууд бол тооцсон шүүгчийн захирамж гарсан байна. Үүнтэй холбогдуулаад бол иргэд аж ахуйн нэгжүүд Монгол газар хязгаарлалт төлөв авцад компаниас авлагатай иргэд аж ахуйн нэгж гэдэг бол дүрг иргэний иргэн анхшны 2 дугаар шүүгт хандна уу гэсэн. Монгол газар компанийн ерөнхийлөгч Мянган-Баяр нь өнгөрсөн оны 8 дугаар сарын 11-нд дампуурлын хэрэг үүсгэх хүсэлтийг өөрийн биеэр шүүхэд гаргасан байна. За шүүхийн шинжээчид Монгол газар компанийн санхуд шалгалт хийснээр төлбөрийн чадваргүй болсныг баталсан байна. Тиймээс иргэний иргэн анхан шатны 2 дугаар шүүхээс эх сарын 11-нд нэхэмжлэгчдийн хурлыг зарлаж байна. За энэ нь Монгол газар компаниас авлагатай иргэд аж ахуйн нэгжүүд батлах бичиг баримтын хамт хуралд ирэх шаардлагатай гэсэн үг маа. Нэхэмжлэгчдийн хурлаар Монгол газар компанийг дампууруулах эсвэл үүрэг гүйцэтгэх хугацааг сонгох хэсгийг шийдвэрлэнэ. За хэрв дампуурал зарлалаа гэхэд өрийг хэрхэн барагдуулах вэ гэдгийг бас эх сарын 11-нд болох хурлаар шийдвэрлэх юм а.